За сайн байцгаана уу монголчуудаа. Та бүхэнд 5 сарын эхний 7 оны өмнө дүргийа. Тэгэхээр ингээд одоо өнөөдөр ер нь бол Лондонд байх хугацааны ер нь бол сүүлийн 7 хоног гэж хэлж болно. Тэгээд бид өнөөдөр хоёулаа зэрэг амарч байгаа. Тэргээд алиндуулаад өнөөдөр Guardians of the Galaxy нээлттэй хийж байгаа. 3 дугаар анги нь. Тэрийг болохоор бид бүгд хийцэн тэгээд тийшээ явж байгаа. Тэгээд ингээд дэлгүүр мөлгөр ороод өнөөдөр жоохон зугаалнаа. Англи хотод 5 сард 100 болсон байна. 5 сард бараг Монголын 6 сар шиг л байна. Тэр ачаагаа арайч гэж баглаад дуусаагүй л ямар ч юм баглаа. Тэгээд уулзъя. Тэгээ баяртай. Өсөр одоо ингээд их наран герман дөнөр идэж үзсэн ингээд. Тэгээ тэрийг би надад идүүлж үзлэх гээд тэр киноны өмнө ингээд зүгээр ингээд кино мань 3 цаг гэсэндээ одоо очихоор 7 хүртэл нэлээд үзэх байх гэж одоо хальт юм идэх гээд тэгээ би тэр герман дөнөр гэдэг юм газар ороод ирсэн байна. Тэрийн дөнөр маань ирсэн байна. Вау. Тэр одоо кино үзэх гээд амар хүн нэг шопинг мол дотор байдаг хгүй битэрийн синема тийшээ авахгүй тэгээд одоо ингэ шопинг мол руу ороод ирсэн. Одоо зарим юм уу кофе олж авах гэж явж байгаа битэр. Үгүй өнгөрсөн шин жоохон нойр мутаасан. Тэгээд одоо жоохон нойр үрээд байгаа. Битэрийн влог маань үргэлжилж байна. Энд дээр нэг муур сууж байна. Би одоо нэг хэлсэн байгаа. Нэмэр панда шиг хэлбэртэй муур байна. Хэлбэртэй гэж панда шиг царай. Лондонгийн бас нэг их том паркуудын нэг болох Richmond парк дээр ирж байна. Замдаа явж байна. Richmond паркаар ерөөсөө ирснээс нэг ч явж үзээгүй. Өмнө нь явъя гэж хэд удаа ярьсан. Чадаагүй жагаад өнөөдөр тэгээд хос өмнө яаж иж байгаад үзьгээд тэр амар ойрхон ирсэн байна. Тэгээд та нартаа ч гэсэндээ яг харуулъя. Энэ ойр хавь амар гоё юм байна. Битүү ногоон зүрлэг цэцэг мод. Тэгээд ирсэн гэдэг харуулъя. Тэр энэ хавь руу өмнө ирсэн нэг ч ирж байгаагүй. Ургамлархаг гэх юм уу та. Тэгээд битэрийн Лондон дахь Англи дахь хэсэг хугацааны аялал адвенчер маань ингээд эх 7 хоногор дуусах гэж байгаа. Турх хугацаанд тэгээд тэр Монголда влогоо өргөжлүүлж хийсээр л байх болно гэж би найдаж байгаа. Тэг. Магадгүй тэгээд за тэгээд паркаар идэл аялцгаая. Хамтаагаарай. За битэр ингэ ирсэн. Тэгээд энэ гольфийн талбай байх шиг байна. Тэр нь хоббитээр гардаг жижиг нэг хатууд шиг харагдаж байна. Гольфийн машин төртэй. Тэгээд ер нь бол амар том харагдаж тэр цаана баг хязгаар нэг харагдахгүй. Энэ бүр ингээ амар том юм байна. Йоо нэр амар том тэр. Цааш ингээд модуудын тэр үргэлжлэн бүр ингээ харагдахааргүй. Тэгээд ингээ маш шоу гэсэн та. Тэрээс өөр шоу байна. Дэрэг. Чилээд өө явж байна. Энд дүү бага сандал мандал бага. Харин хоёул авчих гэдэг юм байна. Яг аачтай. Тэр төв бичлэлээр ингээ хараад. Өндөгчөө яваад.
Ингээд гооны хэрэгжээ. Тэрсээ парк дотор ингээд орж ирээд зөв замаар орсон мó буруу замаар орсон мэдгүй нэг замаар ороод алхсан чинь гольф тоглодог хүмүүсүүдийнх нь нөгөө нэг хэсгээр орж ирээд тэгээд юусэн амар сонь ингээд битэрээс бусад бүх хүмүүс нэг юм цүнхч ирээл тэгэл гольфын цөхөөр яриад ингээд зохиол яваад байгаа байхгүй. Тэгээд битэрээ яг буруу газар нь ороод ирсэн санагдаад тэгтээ яг зүгээр одоо баг нууцаар алхасаар байгаад яг нөгөө нэг парк руу баг орох гэж байна. Тэр нь бол ойр тойрон бол нэг юм байна. Тэр явж явсан чинь ингээд амар орчин гэж утсан чинь дундаа юм хаалгатай байна. Тэр нь хаашааг давж орох гэж байгаа нууцаар. Тэгээ амжилттай хашаагаа гараад ирлээ. Онгсэн ингээ байхгүй ч юм. За нөгөө нэг хашааныхан маань цаад талд. Би энэ охины бүр хашаад авч чадахгүй л гэж зүгээр гүйж ирж байгаа л хав гээл даваа гарчлаа. За энд нэг амтан байна. Гэтэ би тэр ямар амтан гэдэг. Гэтэ эвэртэй юм ш тараа. Бэмби нүд тараа. Бэмби нүд. Одоо тэр яач бэмби хатгах. Янтаг. Тэгээ ийм тав машин ажуугаар дамжих яах ч юм гээл. Тэстэл. Сайн хөөх амттуудыг ахаа жоохон биччихье. Өө нараа чипдэл хоёр нараа. Чипдэл хоёр нь тоглож байна. Тэгвэл анаар чипдэл. Гэтэ хэрэмлээ л та. Гэж ирэх юм уу? Бүр тагтаатайгаа нийлээ тоглоод байна нараа. Тагтаагаа хөөгөө. За манай найз над руу харж байна. Бэмби. Бэмби. Ой. Элэн чи бэмби. За энэ юм шиг байна да. За битээр ингээ алхах юм бол ингээд амар том замаар ингээ амар их алхахаар болсон. Залхуураад нөгөө нэг шин дунд яриад ир гадаг шиг битээр ингээ төтлөхөөд ингээ замгүй газраар ингээ шууд моднон дээр хурж идсэн. Арай Монголоор юу гэдэг вэ? За нэг юм даа. Биш ээ. Адал явталтай байх юм болоо гэж бодоод. Тэгээд ингээд яачлаа. Тэсэ баахан севтер баахан алхасаар байгаа нэг юм газар урж ирж байна. Хүмүүс ч ингээ хуудлаад ингээд тийш ондоо яваад таны юм байшин байна. Айгу том онгот өсөж байна. Айчих. Энд ч буудлаа. Амар гоё. Хэлж байгаа. Тэгээ дээрээс нь нөгөө нэг харангуут байшин амирхтай. Тэгэл хажуур машин яваа сигнал. Бас яг гоё ингээд олон паркер яваагүй ч гэсэн зүгээр ингээд. За тийм л тийм ээ гэж өнгөрсөн. Энийг ихтэй бүр яг хөдөө шиг заяа бүр ингээд. Яг ингээд гоё сэтгэлтэй. Үнэр цаанаасаа л нэг зүгээр л нэг Монголын рандом нэг хөдөөний айлын гадаа очсон юм шиг санагдтыг. Тэр одоо ингээд тэр голтой устай хэсэг рүү очиж байгаа. Тэнд хүмүүс амар гоё явж ингээд. Энд болохоор миний битэрийг сайн харахгүй л юм л да. Тийш нэг явахгүй байх гэж бодож байна. Тэнд ингээд машинууд харагдаад байна. Хүмүүс яадаг вэ гэх юм бол машинтаа хурж ирээд машинаа тэнцээ парклчаад. Тэгээд машинаа парклчаад тэрнээсээ дугуй муу ишээ тийш алхдаг ч юм уу. Хүүхд юм асуулт юм байна. Тэгээд чи ер нь бол бог гөрөөсл шүүгээ. Бог биш одоо юу хөлээ? Гөрөөс янзаг биш ээ. Гэхдээ ямар ч нэг тийм амьтад ихтэй байна.
Тийм тийчээ яг машины паркинг бол байх юм байна. Тэг битэр одоо ингээд тийшээ гол руу алхнаа. За тэр нөгөө нэг нуурны хайж үлэрч байна. Ой хүн зогсуулаад байна. Сагаар зэрэгцэн шиг байна. Ласт нэг сони. Энэ ингээд та нар ингээд багтаа үлжсэн Google-ээр гардыг да ингээд мод зохиод ингээд амар дуу гаргаад байдаг нэг хүн тэрнээс яагаад гэдэг нэг Google гэдэг шүү дээ. Тэр чинь шууны гэрэл даа. Надтай хариулт байгаасаа эднэр. Чи ороод ирсэн шүү. Бодвол ээжийнх юм аавынхаа л хөвд давар орж байгаа шүү. Зогсуулаад болдгоо юм аа. Йоо. Сабар амир тэр шоу хурж ирсэн чинь шууд хоёулаа дайрч очивол үргээгээл тэгэл нэг нь шууд буцаж нисч ирж хүүхдүүд хамгаалаад. Йоо. Амир юм аа. Хамтаа хүртэл. Тэн бүр том богнууд нэвтэж байна. Бүр том богнууд. Тэр сая нуур муура үзээд шуу муу дэсгээс авсан сая жоохон бухлаа хэсэг өнгөрцөн. Одоо би тэр буцаад явж байгаа. Гэхдээ арай өөр зүг рүүг нь бол явж байгаа. Тэгээд бас хараад ханахгүйгээр яваад дуусгааргүй их том тал газар нутагтай. Тэгэхээр баг хідэн гагаа зарч байгаа. Амар том. Тэгээд зүгээр автобусаар явж хурж ирээл түрээд ирдэг. Тэгэл дундуур нь зарим замаар машинууд явж байна. Тэн дээр юм хөөрхөн жижигхэн паркингтай машинууд хурж ирээд тавиад машинаа тавьчаад хүмүүс дугуугаа гарч ирж юм уу дугуйтаа орж ирд юм уу бас хүүхд мөхөд төрөөл явж байгаа юм. Айгуу тийм үл их гоё санагдаж байна. Энэ бол зүгээр л нэг хэсэг нэх юм уу. Би тэр яваад уул даваал ингээл яваал. Тэгээд дахиад одоо ийм том хэсэг байгаа. Би тэр одоо алхаад тэр уулнуудыг даваад автобусны суух нь тэрний наагур суух нь мэдгүй. Ямар ч байсан уулнууд нь бол ингээ харуулсан юм. Моднууд нь бол маш хол харагдаж байна. Тэгээд дөнгөж тэр захаар нь одоо ингээд манай хотын зах одоо дөнгөж тэнд байгаа юм уу? Тэгэл ингээд явж байна да. Тэг их гоё юм. Амар нар шарсан өдөр бол байсангүй. Амар юу өдөр байсангүй. Тэг ингээд байж байгаад амар гоё ингээд ийм сандлуудын тэнэг ингээд байдаг. Байт юм байна. Тэгээд гоё хоол цайгаа авчирээд ууж удаж энэ хүмүүсүүд ер нь голцоож байгаа зүгээр бүхэл насны хүмүүс байна. Гэтэ яг энэ сандал дээгүүр нэр нь бол эмээ өвөнөр хуучнаад усаад ч юм уу тийм хөгшин настай хүмүүс айгууд ингээл сандвич хийдэл тэгэл цайгаа угаал сууж байгаа харагдаж байгаа юм. Тэгээд ийм гоё Английн Лондон хотоос Лондон дотроо л гэж явна л та чи яг outside Лондон бол биш. Тэгэхээр ийм гоё Richmond Park дээр бид тээр ирж влог хийлээ. Яг явахын өмнө 7 хоногийн нэг өдөрт нь. Тэгээд нэрээ удахгүй нэрээ Манач яг Английн хаан 3 дугаар Чарльз сонгогдож одоо нөгөө нэг тийм ёслолын арга хэмжээ болгож байгаа. 2 хоногийн дараа 6-нд тэгээд битээр ерөөс бүх болж байгаа мөрчөөс нисээд Монгол буу хүртэл бүгдийг бичээд тэгээд гоё дараа нь гоё ингэ хадгалаад авчна. Ингэж явж ийж гэж бол их санах байх. Тэгээд чатгаараа ингээл харуулаад яа. Хэн гай газар үзсэн. Шинэ одоо үнэхээр гоё газар үзлээ. Намайг ирснээс хойш надад их гоё газар үзүүлж явж байгаа даа нөхөө. Насаараа Лондонд амьдарч байгаа надад. Англи насаар амьдарч. Монголоор ярьж чадахгүй. Би тэр арайчуулж хоорондоо ойлголцсон. За тэгээ би тэртэй хамт байгаарай. За. Чи ирбэ. За. Ингэсэн байв. Тэр яг энэс алхаж ирээд ихний энэ хаалгаар орсон байхгүй юу? Golf club house орсон байна. Тэгээ энэ хар замыг дагаж алхасаар агаад энэ хавьяас замыг нэвт ингэж явсан байгаа. Нэвт яваад нэг хашаад аваад ингээд явж байтал Модон дондор яваад модон дондор ингэж явсаар байгаа. Цаатлан модон дондор явсан. Дотор энэгээр ингэж. Энэгээр ингэж. Тэгээ байшингийн ордоор ингэж яваад Энэ байшингийн гадаа явж байгаа хамраа
явсараад энэ байшингаас доош уруудаж энэ явгууны замаар явсараад энэ Pen Ponds гэдэг энэ одоо нуур юм да. Хэмэлээр зэрэгцсэн заяа. Тэнгүүтлээ эндээс ийшээ ингээд луугийн санаа бол эндээс ингэж хагаад ингэж ирэх санаа байсан. Тэгтэл Google Maps энэ замыг дагаж явсараад ингэж ирээ гэдэг яг энэ замыг дагаж битээр буцаад гэд эндээс ингээд алхасараад ингээд хүрээд ирлээ. Одоо битээр энэ дүрийн аль нэгээс автобусанд асуугаад тэгээд гэрийн зүг гэдэг юм. За битээр одоо гэртээ ирж байгаа. Тэгээд энэ стейшнээр баг ихэж ирэхгүй байх. Дахид шинэ стейшнээр явахгүй байх. гэж бодоод чинь тэгээд энэ болохоор Лондон Waterloo гэж манаас хуулиар зах стейшнээр байна. Өнөөдрийн дугаарт өнөөдөр дууны найруулагч луува, зурагч луува, найруулагч луува, зургийн даргалт луува, жүжигчин луува, тусдах төр луува, бүх юм луува, цэвэр нэр луува байна. Өнөөдөр хоёр явалтын өмнөх сүүлээсээ 2 дахь дэлгүүрсэлтийг хийгээд хоёулаа өнөөдөр хамт ажиллацгаад Marble Arch руу явж байна. Улаанбаатар. Тэнгэрээс 3 цаг. Дэндон. Паркаар явснаас нөрөг. Парк явсны нөгөөдөр их маргааш 7 мөчөрөө. Өнөөдөр чинь 7 парк явснаас 3 хоног дараа. Сэтэк огтон гэж заяа. Тэгээд өнөөдөр тэр дэлгүүр хийсэн. Гэхдээ өөртөө нэг юм авахгүйгээр зарим нэг гэр бүлийн гишүүдтэй юм аваад тэгээд ер нь одоо ерөөсөө зорилттой 2 хүн үлдсэн. Тэ? Зорилттой 2 хүн үлдсэн байгаа. Тэр 2 хүн дээр тэр юм нэлээд авна. Тэгээд намайг сайн байж явахгүй бол болоо юм болоо гэж байна. Хүн далаа ер нь тэр үнээр л ер нь тэр өшгөл юм болж тэгэл болж байгаа л юм. Жаа. Тэр Лондонгийн яг төвд байрладаг Hyde Park тэр явж байна. Нөгөө л нэг алдартай Hyde Park. Тэрийн влогийг үзчихсэн бол тэр Winter Wonderland явж хахад Hyde Park тэр өмнө ирчихсэн. Гэтэ шүн юм харагдаг баг. Hyde Park маань ер нь бол нэмэрхүү. Бас нэлээд том. Нэлээд хурган том, нэлээд том паркуудынхаа нэгт ордог. За ингээд харуулъя. Зүгээр л битэр хаалгаар нөгөөцөө орж ирэл алхаж байна. Тэгээд тийшээгээ маш том байдаг. Тэр ах. За битэр дэлгүүрээсээ дууссан одоо Английн гэж дандаа яриад байгаа Лондонгийн хамгийн том тоглоом дэлгүүрлөө явж байна. Тэр нь баг хэдэн давхар юм. Амар том гэсэн. Тэгээд энэс нэг 2 дүүдээ тоглоом авах гэж байгаа. Тэгээд үз орсолорч би орж үзээгүй. Тэгээд аль харцгаа хэдүүлээ. За битээр ороод ирсэн. Дэлгүүр дотор ороод ирсэн болж байна. Hi. Yes, please. За шууд халуун цаад битэр гадуурхад ажилласан би. Тэгээд сая тоглоом дэлгүүр ороод дүнсээ гоё тоглоом авчлаа.
Манай Английн годамжууд одоо нэг юм байна. Coronation гэдэг годамжнуудаа чимэглээд ер нь бол бүх ресторан, ер нь бол бүх дэлгүүр, хөл дэлгүүр хаалгатай барилга болгон угаараа чимэглсэн чатаараа. Яаж явандаа? Өнөөдөр миний last shift. Сүүлийн одоо ажиллах цагаа энд хийж байгаа. Миний амар гоё өдөр байна. Тэгээ террас онгойлгосон. Лонд энэ хөл хандаа. Амар догдолж байна доо. Найзыг санах бахта миний хамгийн сайн хоёр найз өглөө болго уулздаг. Амаа хідээч орхитгүй, биш тэр хоёр орхитгүй байсан. Тэгээ сүүлийн удаа ингээд энэ хоёр найзтайгаа уулзж байна да. Шалаа болж байна. Ажилласаа дөнгөж гараад арай ч өгнөлмсөй бариад сүүлийнхаа шифтийг дуусгаад бүх найзуудаа цуглуулад тэгээд одоо бид нэрээ өөр тийш явж байгаа. Тэгээд мэдээж бид нарт том маш хэрэгтэй. Тэс Uber дуудсан. Тэгээд манай шинэ өөр партнер авч явах Uber ирсэн байна. За. Яраарай. За ингэж явах хэрэгтэй. Хөнгөн үнэтэй. Эмороо. Кондида гарч ирээд байна. Өнөөдөр бол тэр маргааш өглөө нисэн. Тэгээд хувтай хурнаар гэж одоо бороо арах. Манай балконоор гарч ирээд зүрс шууд юм томод байдаг. Тэгээд ойр зурнаа өмнө харуулж байсан одоо харуулчаа. Ийм хөдөг. Тэрийн балкон бол юм хөө. Студент нөгөө нэг тийз авсан болохоор нэг хүний бараг 50 кг авч явж байгаа. 54 кг авч явж байгаа. Тэгээд ингээд 6 чамдан дээр нэг хүн 2 өрөвчтэй бицээр явж байгаа. За бид одоо ингээд бүх очиануудаа багалчихсан хотын бодол дээр явж байна. Харин ч сая тэрэг болоод мумаач чинь болохгүй байна. Тийш бид ингээд төр суух газар болсон. Тэгээд маа Туркийн маань нөгөө нэг ордог шалган килограмм 40 кг онгоогоогүй. Дээрийн нислэг болохоор 10-55. Тэр 900 гоо 830 мөр. Тэгээс яг Туркээр яваад очин Турк ширлэнээр явж байгаа. Тэгээд Монголд маргааш өглөө Монгол буу. За тэгээд жил гарангийн хугацаанд англи сайхан байлаа. Тэгээд дараа заавал ирж ирнэ гэсэн байгаа. За одоо зүгээр
хийх зүйлүүд байгаа учраас Монголоос буцах шалтгаан тэнийг болж байгаа. План байгаа, төлөвлөгөө байгаа. Тэгэл буцаж ин да. Хэлэх юм. За. Би явмааргүй. Өөр. За бид хоёр сая ачаага ямар ч асуудал өгөөд тэгээд duty free-гээс юмнууд аваад тэгээд бид хоёр амар өсөөд одоо яг өглөөний цай уух гад нэг газар ороод ирсэн байна. Тэгээд өглөөний цайгаа уучаад тэрийн гейт яг үндэ 20 минутын дараа нэгтгэж байгаа. Тэгээд тэр цайгаа уучаад шууд онгоц руугаа сон тэрийн нислэг яг цагийн дараа үдгэн. Энэ шууд нэлээд гайгүй том поостой баг ингээд гарнаас хамаагүй том тэгээд их нараа хатан цай хийсэн гэсэн тэгээд тэр хатан цайтай English breakfast тэгээд явна. Яг даа онгоцны хоол дээр явдал чадахгүй л гэж. Тэр нөгөө нэг өглөө орой 5 тусаал яг одоо гүйсээр одоо 10 11 болж чинь тэгээд аюул чинь. Тэгээд энэ хугацаанд англи байх хугацаанд төсөлж бүх юм дахиж баярлалаа гэдэг. Өглөө эргээд ирнэ. Та бүхэн үлээгээ сонсоорой. За энэ төрийн онгоц. Тэр нөгөө нэг суудлаа сонгох юм бол амар их мөнгө нэмжлэх гэсэн болохоор шүү суудл сонгохгүй ирээ сонгосон. Тэгээ байсан суудл болохоор дагалгчны хойр хаваар ер нь хойгоор шууд судалж өгсөн. Манай онгоц цайжин онгоцтой уралдаж байна. 345 минут нислэг гэсэн. Яа онгоц өөр мэдрэмжинд их дургүй. Одоо метр удахгүй метр гэж байна. Реакшн харуулна. За одоо шүү манай онгоц гүүж юм. За бид сая цаг гаргацж тэгээд Туркийн хоол ирлээ. За Туркийн хоол ийм 2-3 гэсэн. Одоо ахаа талах хэрэг байна. Талхаа үлээж юм бид хоёр. Тэгээд уухан үлээж юм. Соролтой юм. Энэ өндөг байна. Өндөг соусны өнөрөө томат өндөг йогурт тэгээд энэ амар гоё чиз мис гэдэг. За guys бид тэр сая 5:20 болж хат. Онгоцоос бууж гарч ирлээ. Одоо 6:10-аас Монгол руу нисдэг. Онгоцноос ухтай их дарангийн хөлн авгнаад гутал нь орхоо гэлчихсэн. Их хэцүү харагдаж талхаж явна да.